Сайн мэцгийн хүмүүцэгчтэй хүний эрхийн дуу хоолой iOS цэгийн сайт иргэний эндрийнхаа дараагийн зочноор за зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагчтай нэг амар сайхныг урьж оролцуулаад байна. Тэгэхээр бас бидэнд бас ярих зүйл их байгаа ах тийм нэг чи. Юуны өмнө бас манай редакцийг зориод хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За хамгийн сүүлд мэдээж таагүй мэдээл ял аваад гараад ирсэн. Зөв амьдрах төрийн бас байгууллага нь оронгоор ирэх гэсэн байсан ба. Ер нь гараад ирэхэд ямар байв? Би чинь 2020 оны 11 сарын 17-ны өдөр ял авсан. Баянзүрх дүүргийн эргэн агшны шүүхээс би нэг жилийн хорхол аваад миний нөхөр 6.2 жил аваад тэгээ ингээ ойлоо хоригдсон. За нийслэлийн шатны шүүх хурал маань 2021 оны 2 сарын 25-ны өдөр болсон. Мөн одоо хэвээр батлагдсан. За энэс хойш одоо тэгээд нөгөө 20 анги руугаа хуваарлагдаад тэгээд миний хувьд эмэгтэйчүүдийн 407 дугаар хаалттай нээлттэй 20 ангид нэг жилийн хорхол авч очиод тэндээ би 8 сар гарan яг биеэр ял идлээд тэгээ одоо 21 оны 7 сарын 29-ний биш 7 сарын 9-ний өдөр нь өршөөлөө хуульд одоо хамрагдсан байлээ. Тэгээ тэр 20 ангаас шууд суллагдсан 2 эмэгтэй байсны нэг нь би байж таараад тэгээд 9-ний өдөр суллагдаж гарч ирсэн. За гарч ирдэг өдөр болохоор маш хүндрэлтэй. Нөх хүний хийсэн бүтээсэн юм ингээд юу ч байхгүй болоод тэгэх үнэхээр амар юм билээ. Тэнийг та хоёрын мэдээж хамтдаа байгаа үйл ажиллагаагаа явуулдаг байхад хичнээн хүн байв. Гараад ирсний дараа хэд болсон бай? Байр байдал ямар хөө байв? За нөхөр тэр ялаа ороход бол 0-оос 76 насны 130 иргэн байсан. Тэрний 0-оос 16 насны 68 хүүхдээсэн. Тэгээ одоо намайг 7 сарын 9-нд гарч ирэхэд 7 том хүн 5 хүүхдэл байсан. Бусд нь бүгд гудамжинд гарсан байсан. Бүх хүүхдэд сургууль соёлгүй маш хүндэтгэл байсан. Тэгээ яг намайг гарч ирснээс хойш нөгөө хүмүүс маань мэдээд хүмүүс бас хэлдэг гэсэн. Амраа дараач гараад ирсэн байлээ. Та нар ингэж зовж явж байхаар очиж гээл одоо энэ багшийн дэдээ уртлын нүхэн гарцны түнэл тэгэл гудамж талбайгаар таарсан байсан хүмүүс маань. Тэгэл яг одоо улсуудаас сонсоод зарим нь ах トゥ сонсоод эргэж ирсээр байгаад одоо бол манайд 0-оос 76 ер нь хууч аюундаа бараг очсон. Би нэг ч үнийг гооч авчираагүй. Би нэг ч үнийг очиж авчираагүй. Бүх хүмүүс над руу хүсэл тавиад ингээ эргээд ирсэн. Тэгээ миний нөхөр чинь 20 оны 4 сарын 11-ний өдөр баривчилсан шүү дээ. 100 хэдэн цагтаа баривчилсан. За тэгээ тэрнээс хойш болохоор одоо нөгөө хүүхдүүдийн чинь зарим хүүхдүүдийг эцэгтэй нь одоо баривчилж авч явах тийм булааж авч явах. Энтрээр маш хүүхдүүдийг авч явсан байсан. Тэгээ одоо тэднээс яасан бэ гэхээр нөгөө ээж аваас нь бидний эсрэг мэдүүлэг аваад ээж аваагийн зарим нь хамгаалах байранд авч байгаа л тэгээ бидний эсрэг мэдүүлэг аваад өр хүүхдийг нь юунд авчаал асрамжийн төвөдөд өгөөл ингэсэн байсан. Тэгэл одоо битэр ял авлаа нөгөө хүмүүс буцаал эцэг их нь гудамжинд архичин өр хүүхдүүд нь асрамжид очсон байсан. Тэгээ одоо намайг тэр 7 сарын 9-нд гарч ирснээс хойш хүмүүс маань чиргэсж ирсэн. Манай ч нөгөө гэр бүл их олонтой. Тэгэл нэг гэр бүл 4 хүүхэдтэй 5 хүүхэдтэй дагуулал гудамжаар явж байгаа. Ингээд 108 төвдөл бүр 3 4 5 удаа хүртэл хүүхдээ хураалгасан улсууд байсан. Тэгэл яг төрийн байгууллага ямар ч арга хэмжээ авахгүй шин. Тэгэл мэдээж улаан галзуу согтуу гудамжинд хүүхдүүдэд чирээл явж хат мэдээж аавна. Тэгэл нөхцөл байдал нь ямар байгаа сайжирсан сайжраагүй их эцэг нархны хамаарласаа гарсан гарав ерөөс хамаагүй. Тэгэл нэг 3 хонуулаа буцаал хүүхдүүдийн өгөөл ийм байдалтай байж байгаа. За асрамжийн төвөөс нэг хүүхэд 3 удаа над дээр орж ирсэн ийм тохиолдол хүртэл одоо байна. Одоо ч гэсэн нөгөө хүүхдийг маань
одоо 2 3 асрамжин газар дамжуулчлаа шүү дээ. Намайг одоо нэг 8 сар хоригдоод гарч ирэх хооронд. Тэгэл одоо миний нөхөр битээрээс өшөөгөө авах биш, зүгээр юм ядарсан иргэдийн амьдралаар л бүрэн тоглолоо. Тэгээ битэрийн 17 8 жил хийж бүтээсэн, бий болгосон, хөдөлмөрлсөн энэ бүх зүйлийг ерөнхийдөө устгасан. Гэхдээ мэдээж өвчин биш, өхөл биш учраас гарч ирсэн цагаас ахвалаа би гिचээсээр байна. Улам илүү үйл ажиллагаа ханыхаа хийсэн юмыг бас нэг үгүй хийчихгүй, алга болгочихгүй. Нэгэнтээ энэ хүмүүсээс битэрээс хамааралтайгаар амьдрал нь сайн сайхан болсон. Тэр зүйлийг нь бас улам илүү дордуулчихгүй тулд гिचээж л ажиллаж байна. 8 сар гарны хугацаанд тухайн хүмүүс маань хиний хяналтанд ор, хин ер нь тэр үйл байгууллагыг өдөртөж чиглүүлээд явж байсан байна. Яг битэрэн чинь шүүх хурал болол ерөөсөө шүүх хурал чинь нөгөө ял хүчингүүд шууд ачигдчихтэй юм лээ. Тэгээл ерөөсөө хүмүүс увцтай ачигдсан. Тэгээл миний хүүхдүүд үлдсэн. Миний доромтод байдаг том охин гэр бүлээрээ ирсэн байсан. Тэгээл тэр мэр маань ерөнхийдөө ер нь бол гэр бүлээрээ л хоригдсон доо. Тэгээл эцэг их хоёр нь нөгөө хамаг юм гардаж хийдэг байсан. Ээж аав хоёр нь ингээл гинт ингэчээр хүүхдүүдийг л ингээл ерөөсөө нэг нь заримдаа зарим нь аав руугаа давхин, зарим нь ээж руугаа давхин. Тэгээд нөгөө хоол хүнс одоо бүхэл юм ингээл хоёр газар хоёр хорих руу ингээл ээлжлээл. Тэгээ ерөнхийдөө үйл ажиллагаа бол хүүхдүүд маань хариуцчихсан. Тэгээ 20 оны 21 оны 2 сар хүртэл ерөнхийдөө манай хүмүүс байсан юм билээ. Нөгөө үлдсэн хүмүүс маань хоёр дараа яг ямар ч байсан тэр нийслэлийн шатны шүүх хурал болтол бол хүмүүс байсан юм билээ. Хоёр дараа нь гараад ирнэ. Анхны шатны шүүхээс ингэж ялөглөө. Дараагийн шатны шүүхээс бол мэдээж гараад ирнэ гэсэн юм гордлоготой байсан. Тэгэл нийслэлийн шатны шүүхээс ингээл хэвээр батлагчаар тэнд байсан хүмүүс одоо үр хүүхдээс нь цалин мөнгө хэлтэй биш тийм ээ. Одоо үр хүүхдээс нь хоол ундны хэлтэй биш. Тэгээд энд чи юу ч хийхгүй ингээ байгаад тах чинь тэр хүмүүс юугаараа идэх юм, юугаараа хооллох юм. Тэр төлөө нүрс яах юм гэл тэгэл хэцүү болсон юм шиг байгаа. Зүгээр хүмүүс бол тэр хүмүүсийг бас ингээл хоёр даргаагаа шор оронд орсон хаагур ингээл орхиол явсан мавсан гээл хүмүүс жоохон буруу хандлага өгөхгүй дээдэг байхгүй. Миний хувьд бол одоо байж байгаа 100 хэдэн цагтаа дайраад байж байгаа 80-70-аараа дайруулахаар бидний сэтгэл зүй ямар болж ин тэгэхэд тэр хүмүүсийн сэтгэл зүй ямар болох вэ? Дээрээс нь хоёр удиржсэн хүмүүс барьж аваад ингээ хэл сэргээр хорчхоор тэр хүмүүс үнэхээр өмөрч байгаа байхгүй. Дээрээс нь одоо ямар албатай юу энэ хоёр хүний шоронд орчлоо. Одоо ямар өөр хүүхдийн тэжээг хэлтэй биш. Тэгээ яг одоо ингээл гарч ирэхгүй юм байна, мүдгүй юм байна. Тэгээ ямар ч гэсэн гараад амьдрах гад үзье. Болчих واخал гэж бодсон байх л та хүн юм чинь. Тэгээ чадаагүй. Тэгээд одоо намайг 8 сар хоригдоо гарч ирэхэд бол 5 хүн одоо нас урсан байсан манахаас. Зарим нь өвлийн хөөтөнд осгож өгсөн байсан, зарим нь архины хордлогоор өгсөн байсан. Нэг иймэрхүүл байсан. Тэгэл одоо 2 сараас хойш 3 сар гээл ер нь хүмүүсгүй болсон юм билээ. Тэгэл би 7 сард гарч ирэл охин мөхнийгаа одоо миний хүүхдүүд ажил төрлөө хий, амьдралаа бодцоо гэл тэгэл миний хүүхдүүд чинь тус тусынхаа ажил төрлөд орцгоосон. Тэгэл ээж аав нь хүнд хэрэгтэй ч юм шиг, өрөөлт хэрэгтэй ч юм шиг, эсвэл өөрсдөө хэрэгтэй ч юм шиг ингээл энэ төрийн бас байгууллага ажиллаулаад тий. Яваад байдаг. Тэрнээсээ болоод энэ хоёулаа шоронд орчлоо. Хүүхдүүд нь тухайн үед яг юу хийв? Яг хүүхдүүд чинь залуу хүмүүс болохоор нөгөө хоёулаа ингэж шоронд орчихоос бодсон л ахалтай. Битэрт бол яг хэлээгүй. Зөв дүүмүүдээ нөгөө хүүхдүүд хоорондоо ярилцсан шүү дээ. Тэгтээ бол ээж аав хоёрыг гарч ирэхээр нь одоо ийм ажил хийхгүй хоёулаа ингээл амралт цувралт явуулаад одоо ингээд жоохон биеийн амар ингэж сэтгэл санаагийн тайван энэ хүмүүсээс нь хол ингэж л байлгая гэж л ярьцгаасан юм байлээ. Тэгтээ битэрт бол яг шууд тэгж хэлээгүй л дээ. Миний хүүхдүүд ч бас их дуулууртай эцэгийнхээ үгэнд их сайн ордог ийм хүүхдүүд ахгүй. Тийм учраас битэрт нэг өчргөө битэрээ хийх ажил төрлийг заагаал тэгээгүй ерөнхийдөө. Тэгээ ээж ер нь бол одоо ингэж хүмүүсээ буцааж авах юм шаардлага байна уу? Гэл тэгсэн. Тэгээд улаан цай нүдэн дээр нь
үр хүүхэд амар болцсон, хичээл сургуульч байхгүй, өөрснөө үнэхээр амар юм байхаар ингээл тэгэл салгалаад чичрээл ингээл амрагч ингээч туслаач гэл ирж байгааг харахтаа миний хүүхдүүд ч гэсэн чулуун зүрх гаргаад их гадаг огчно гэж хэмж хэлж чадахгүй. Тэгэл одоо намайг нэг хорсон ч юм байхгүй. Тэгэл одоо өнөөдөр басгал буцаал одоо саяхан ч бид нар чинь 43 4 хүүхэдтэй байсан. Одоо бараг 60 шахаж байна. Тэгээ нэмэрхүү хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ нөгөө миний хань чинь хамаг ажиллагаа ардаж хийдэг байсан. Миний хувьд бол одоо яг уу нөхөртөө маш сайн тусалдаг. Бичиг баримт одоо нөгөө дутагдсан материал дутагдах юм дээр нь материал авах хүмүүсийн бичиг баримт одоо нийгмийн асуудал дээр нь би их анхаардаг байсан. Одоо яг энэ хүмүүстэй анхаардаж нийгэмшүүлэх одоо ажил дадлага туршлага олгох энэ байдлыг бол миний нөхөр 100% хариуцдаг байсан. Тэгэл одоо нөхөр манд байхгүй болохоор яг миний хувьд нөгөө хажууд нь байсан болохоор ямар ч байсан чадлагаа чинээгээр л явуулж гин. Гэхдээ яаж нөхрийнхөө хэмжээнд хүрч чадах вэ? Тэгэд л ажиллаж гин. Ганцаараа бас заримдаа жоохон ачаал хүндэл байх юм. Гэхдээ одоо ганц урмашдаг юм маань Монголын ард түмэн бүгд мэдж гин. Цагдаа амсахан гэдэг хоёрын гэмт хэрэг хийгээгүй. За одоо тэр 9 хавтас тэрэг байгаа битээ шүү дээ. Нээсэн. Тэр 9 хавтас тэрэгт нэг ч нотлох баримт байдгүй. Ерөөсөө нотлох баримт байдгүй. Ямар ч юм миний нөхөр чинь 4 зүйл анги өгдөг. Цагдааг хуйлсны шаардлага биелүүлээгүй гэж. Нэг жилийн хорхаал тэгээл хүний бие түн гэмтэл за тэгээл нөгөө нөхөртөр чинь бүлэглэж тэр одоо энэ тараншийн иргэдээ чинь гэр бүлийн гишүүд гэж байгаа юм битээр. Гэр бүлийн гишүүдийг одоо зодсон дарамтлсан тарчлаасан захиран зарцуулах эрхт нь хаалцсан гэж нэг жилийн хорхол өгч байгаа жишээ нэ. Тэгээ энэ юугаарч нотлогддгоо батлагддгоо. Нэг ийм л юм байдаг юм байна. Би тэгээ энэ хуулийн байгууллага маш их гайхаж байгаа. Биднээс өөр олон хүмүүсийн ингэдэг болов үнэхээр аимшигтай. Тэгээ би одоо нотлогдож батлагдаагүй энэ хэрэг дээр хэргийг шалгуулъя. Би ч одоо нэг жилийн хорхол авсан хүн. Би яг ямар гэмт хэрэг хийсэн нотлуулах үүрэгтэй шүү дээ. Нотлож өгөх үүрэг нь цагдаа прокурорт байгаа шүү дээ. Бүр хөтөлбөргүйгээр нотлоно гэж байгаа. Бүр хүний гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол бүр хөтөлбөргүйгээр нотлоно. Заавал нотлоно. Хэрвээ нотлож чадахгүй бол цагаатах гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо нотлсон юм хаана байна вэ? Юугаар нотлогдсон бэ? Одоо тэр нөгөө гар утасны бичлэгүүд хаана байна вэ? Үнэхээр буруутан гэж байгаа бол тэрийг нотлно. Ил болох, нийгэмд ил болох. Тэгээг бол одоо энэ хүнийг цагаатах гэсэн одоо ийм юм би яриад ерөөсөө одоо шийдэгдэхгүй шалгаж өгөхгүй. За миний нөхрийн хувьд бол одоо өршөөл ямар ч юмд ороогүй. Одоо энэ өршөөлийн хууль чинь сая 7 сарын 9-нд гараад миний нөхөр төр шүүх бүрэлдэхүүн очсон юм билий. Тэгээ тэнд 400 гаруй хоригдол байдаг. Тэгээ ганцаарх намын нөхөр ороогүй. Яа тэгэхээр би гэмт хэрэг хийгээгүй учраас би тэр өршөөлөх надад утгагүй юм аа. Би өршөөл гоохгүй гэдэг утгаараа. Өөрхөө өсөл төр өршөөлөөс таталсан гэсэн. Тийм одоо хүртэл өршөөлд ороогүй байгаа. Тэгээ одоо тэдний ангис ганцхан ороогүй хүн нь миний нөхөр байгаа. Цагдаагийн биеийн байдал ямар байгаа вэ? За биеийн байдал нь яг би нэг 7 хоногт нэг удаа очиж уулздаг төр эргэлтээр. Тэгээд биеийн байдал нь бухимдаагүй, сэтгэл санаа нь жоохон тайван дуу ийм байх юм бол бас би энэ жоохон гайгүй. За тэгэл мэдээж хэрэг ийм хэрэгээр ингэж улаан цам ингэж хохирж орсон болохоор бухимдахгүй байхаа арга байхгүй. Тэгэл заримдаа бухимд нь тэгэнгუთ нөгөө зүрх нь өвдөн, эсвэл даралт нь ихсэн, эсвэл даралт нь унана. Тэгэл одоо тэр ангийн одоо эмч зөвлөгч нарын ачаар банкын эм тариагаар л тэгэл нэг юм байж байгаа. Халуун гэдэг эмэгтэй одоо холбоот ер нь сүлд холбогдсон. Юусаа холбоогүй бид нар өмнө нь ч холбоогүй байсан. Тэгэл одоо өмнө нь холбоогүй байсан. Манайхаас тэнж гарснаас хойш бид нар ерөөсөө тэр шүүх цагдаа тэр хэвлийн уралмарлаас өмнө ч ерөөсөө холбогдоогүй шүү дээ. Бид нар холбогдох шаардлага ч байгаа. Тэгэхээр тэр хэвлийн хурал дээр л ихэд одоо намайг маш их мөрдөж мушгиж байгаа.
одоо миний унж авсан машины араас цагдаа хэрч мөргсөө. Тэгээ цухтаасаа ингээл яриад идэх. Тэрийг одоо яг ингээ автовар болсон юм шүү дээ энэ чинь. Тэгээ одоо аль зам дээр, хаанхын зам дээр одоо ямар серийн дугаартай ямар автомашинтай явж исэн. Тэрийг одоо ямар серийн дугаартай ямар автомашинаар мөргөчөө. Тэр нь тэгээ цагдаа гэдэг хүн байсан юм уу? Аль зам дээр энэ камер имийг шүүгээд өгөөч гээд ч юусоо илэрдэггүй. Тэгээд нөгөө миний нөхрөшин 461-т хориод нөгөө 100 хэдэн цагтаа баривчилж харингуудаа сараар сунгаал гэсэн шүү дээ. Ерөөсөө батлан даалтанд өгөхгүй. Тэгсэн тэр нь ерөөсөө тэр одоо хохирогчд нөлөөлөх дарамтлах боломжтой. Тэр нь тогтоогдсон гээл. Тогтоогдсон гэдэг нь тэр хүүхэн л яриад байгаа байхгүй. Тэгээд ингээл одооний нийгэмд ингэж хүний эрхийг зөрчиж, ингэж хүнийг ялдаг бол үнэхээр амар. Одоо зөвхөн нөхөр битэрийн хувьд нэлээд төсвөр төвчээрийг давж явдаг. Нэлээд төсвөр хатуурчлалтай хүмүүсийн нэг байхгүй юу? Тийм тулдаа өнөд битэр даваа явж байгаа. Хэрвээ өөр бас хүмүүс иймэрхүү маягаар хэлмэгдүүлж хум юу болох вэ? Тэ арга гэр бүлийн өнөдөр яах вэ? Өнөдөр миний өөр хүүхдүүд миний гэр бүлийн эрх тэр чигээр зөрчигдөж байна. Тийм ээ. Тэгээд одоо яах вэ? Нэг сайхан юм нь Монголын ард түмэн битэрийг мэдчихээн. Хүндэлж байна. Битэр тэр хорхон гэд байхдаа ч гэсэн тэр харж байгаа удирдлагууд нь харигдж байгаа харигдлууд нь бүгд битэрийг мэдчихсэн. Таньжсэн. Үнэхээр хэлмэгдээ орж ирсэн бүгд мэдчихсэн. Зүгээр нэг ганц одоо тайвшрал нь тэрл байна. Түүнээс биш яг иймэрхүү мухай ийм хуулийн завхрал энэ хууль ингэж амар хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа. Энэ үнэхээр аюултай. Бүр үнэхээр би ахиж хизээч хүмүүст ийм битээ тохиолдос гэж би бүр залбирдаг. Үнэхээр аимшигтай. Та хоёрын тухай өмнө нь ч яригдчихсэн. Одоо ч магадгүй хүмүүсээ цуглууллаа гэхээр бас бодож иж магадгүй. Хүмүүсийнхаа халамжийн мөнгө төгрөгийг өөрсдөө авдаг, иддэг, завшдаг. Ашиг сонирхол байгаа учраас тэдгээр хүмүүсийг төрийн бас байгууллагын нэр дээр цуглуулад байдаг гэдэг зүйл яригддаг байсан тийм. Одоо ч яригдахыг хүсэхгүй тийм. Ер нь бол тийм нийгэм тийм ойлголт өгөхийг их зорьсон шүү дээ. Одоо жишээлбэл тэр халиун гэдэг эмэгтэй манад 2017 оны 12 сарын 29-нд төр хэмлэгт очих газаргүй хүлээж авах дүү байхгүй. Нэг асрамжийн төвн хөөцсөн шүү дээ. Ийм байхад нь битэр авч тусалж байсан. Битэр өөрснөө олон охтуудтай. Битэр 4 охинтой, 2 хүүтэй, 6 сайхан хүүхэдтэй. Миний хүүхдүүд маш сайхан хүмүүжлтэй хүүхдүүд байдаг. Дээрээс нь би Тараншинаас 2006 онд би эмэгтэй эрэгтэй 2 бага насны ах トゥ хоёрыг авч хүүхдүүдтэй өсгсөн. Тэр хүүхдүүд маань том нь одоо 23 4-тэй, 2 хүүхэдтэй тусдаа гарцсан. За нэг хүү маань одоо эдэр дээд сургуулийн аялал жуулчлалын ангид сурдаг. Ийм энэ хоёртойгоо би 8 хүүхэдтэй 12 3 ачцээ. Ийм 2 хүн баггүй юу. За тэгтэл одоо тэр халиун гэдэг эмэгтэйгийн 50,000 над дээр ямар ч бичиг баримтгүй зөвхөн ялах хүүхдэд эврэлд ирсэн шүү дээ. За тэр бичиг баримтыг яаж бичиг баримтжуулсан тэр иргэний үнэлэх нэг архины дэлгүүрт 70,000 төгрөгийн барьцаанд багт нь би очиж 70,000 төгрөгийн төлж авч байлаа. Яагаад тэгэхээр нөх хүүхдийн төрснийг эрсэлгээтэй болгосон чи ээж иргэний үнэлэхэр болоод тэгээд одоо тэнд байгаа гэхээр өөрөөр нь заалгуулж ингэж очиж авч өчөөлөө. Жирэмсний халамжийн дэвтэр нь бүр тэр нөгөө юуны тийшээ толгойтын тийшээ нөгөө юу гэдэг лээд нэг борхол газар чинь дахилтын тэнд нэг айлын гэрт байгаа гэхэд нь би тийш өдөржингөө явж иж би тэр айлын хүнтэй очиж уулзаад халиуны талаар ярилцаад би тэгээд тэр жирэмсний дэвтрийг олж ирж өгчөөлөө. За тэгээ манай дээрээ хэдэн сарын дараа хүүхдийг нь бид нар төрснийг эрсэлгээтэй болгож өглөө. Тэгтэл одоо тэр мэдүүлэг юм дээр намайг одоо төрөх газараас очих газар анх тэр байгууллагт очиход амар сайхан гэдэг хүн Загдаа гэдэг 2 хүн миний бүх чиглэмтэй хурааж авсан. Миний иргэний үнэлэх, миний охины төрсний эрсэлгээ, миний төрсний эрсэлгээ, тэгээ ягаан дэвтэр, жирэмсний дэвтэр одоо бүх юм хурааж авсан гэж ингэж өгсөн байдаг. Тэгээ би одоо шүүгч нараас нь үгүй та нар бодолтой ядаж л одоо төрөх хэмлэх түүхтийн төрсний эрсэлгээ олгодог үстэй яаж бодсон. Дээрээс нь одоо хүчндүүлж хата гар утсан дээр бичлэг хийнэ гэж одоо энэ
хүний одоо ёсонд байж болох юм. Миний хувьд одоо бас нэг 60 хүрэх гэж байгаа эмэгтэй хүн бас би амьдралыг зах цухаас нь мэднэ. Тэгээ одоо ийм байдал үүссэн байхад бичлэг хийгээд байж байгаа гэдэг миний хувьд л ерөөсөө ой танд минь орохгүй байна. Зүгээр гаж мэж одоо тийм юм хүмүүс одоо яадаг юм байгаа мэдх юм алга. Гэ би бас шүүгч асуужсэн. Тэгэхэд ерөөсөө юу ч шийдэхгүй байж байгаа л ингээд шийдсэн. Тэгээ одоо тэр нэг жирэмсэн ээжийн биш нөгөө хүүхдээ 3 нас хүртэл олгодог нэг 50,000 төгрөг, хүүхдээ 20,000 төгрөг ингээд 70,000 төгрөгийг намайг төл гэж гаргаж байгаа. Шүүхийн тогтоол дээр. Тэгээ одоо тэр эмэгтэй өөр орлого байхгүй. 70,000 төгрөгийн л орлоготой. Тэгээ одоо би тэрнээс 70,000 төгрөг авах та би өчнөө хөрөнгө оруулж би тэр эмэгтэйг хүүхдийн 2 нас хүртэл харж өсгөж өгсөн. Тэр памперс, тэр хүнс хоол тийм ээ тэрийг одоо яадаг байсан гэж одоо үтсэн юм байгаа бүү мэд. Тэгээ бид 70,000 төгрөгийг хэдэн сараарч үржүүлсэн. Сая 950,000 төгрөг төл гэж гаргадаг. Тэгээ би төлөхгүй, би төлөх ёсгүй. Хэрв яаж бас энэ яаж нотлогдсон. Эсвэл миний дансаар орсон юм уу? Эсвэл одоо миний төрөмсөө олгон дансаар орсон юм уу? Эсвэл би өөр хүүхдийнхээ дансаар намайг явсныг яг яаж нотлоод байгаа. Гэтэл халиун гэдэг эмэгтэй зариг эмээний сэтгүүлч анхцуул гэдэг сэтгүүлчд очиж ярилцлаганд орохдоо би 70,000 төгрөгийн л орлоготой сард 50,000-аар нь би гэрийнхэнтэйгээ нийлж хүнс хоолоо авдаг. 10,000-аар нь өөрсдөлтөндөө зарцуулдаг гэж ярьсан байхгүй юу. Тэгтэл энийг намайг төл гэж гаргаж байгаа. Тэгээ би мэдээж энийг төлөхгүй болохоор мэдээж намайг яагаад надад ял өгсөн гэхээр гин бурууга хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдэж хоёрдож хохирол төлбөрөө төлөхгүй байна гэж ял өгж байгаа гэсэн. Тэгээ би тэрийг бас би магадлалд орвол 5 сард ч үлээ гарах байсан. Тэгээ би тэрийг төлөх ёстой юм билээ. Тэр сая 950-ыг тэхгүй л тэр магадлан гэдэг юмд ордгоо юм билээ. Тэгээ би төлөхгүй би энэ дээр маргаж байгаа. Би төлөх ёсгүй гэд. Тэгээ би магадлалд ороогүй. Тэгж байж байгаа би тэр 7 сарын 9-нд гарч ирсэн. За энэс харахад бол ерөнхийдөө хүмүүс зүгээр ер нь ийм л ойлголт өгөх гэж хичээсэн. Одоо тэнд байдаг хүмүүсийн мөнгө ер нь л манад одоо мөнгө төгрөгтэй, бичиг баримттай хүмүүс ховор ирдэ штэ. Хүний тоогноос хасагдсан. Энэ хүмүүсийг хинч тоохоо ах トゥ аав ээж нь хүртэл нурууг нь авцсан тий. Юу төр нийгэмд тоох байтгаа бүр Монгол улсад бүртгүүлгүй хүн хүртэл явж идэг. Тэгээд бид нар аваад одоо бичиг баримтжуулаад бас нэг хүний ясны болгочихгоо одоо тэр эцэг их нь бичиг баримттай болохгүй юм бол тодорхой хаяг адрестай болохгүй бол яаж л өөр хүүхдүүд нь хичээл сургуульд орох боломжгүй. Ямар сургуульд авахгүй, ямар цэцэрлэгт орохгүй байхгүй юу? Тийм учраас бид нар нийгмийн асуудлыг шийдэхин тулд бид нар бор зарим хүмүүстэй 3 жил явж бичиг баримтчилсан тал хүртэл байдаг. Ингээд бичиг баримтжуулахаар өнөөдөр одоо яг ингээд бичиг баримт нь ингээд асуудалгүй болохоор одоо яг хүүхдийнхээ мөнгөнд орох эрх нь нэгддэг. Халамж группээ авах ёстой хүмүүст нь тэрэндээ нэгд орж эхэлдэг. Ийм юмыг ерөөсөө хүмүүс ойлгодгүй. Тэгээд тэр хүмүүс мөнгө авахаараа биднэрт өгөхгүй шүү дээ. Энэ хүмүүс чи тийм юмдаа маш мундаг байдаг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр миний хүмүүс буцаад баг одоо тэр сандагдар шалуунараас бусд нь баг ирсэн. Тэгээ тэр хүмүүс яа гэв? Надад мөнгө дээрэмдүүлэх гээл ирээд идэм юм. Надад зодуулах гал ирээд байгаа юм тийм ээ. Тэгээ тэр нялх балчаар 9 настай 10 настай хүүхдүүд яагаад намайг зорж гүйж ирээд идэг. Өөрийнх нь ээж нь вэ, өөрийнх нь эмээ нь вэ, өөрийнх нь ах トゥ ус нь вэ. Яагаад тэднэр руугаа явахгүй над руу гүйж ирээд байгаа. Тэ энийг бодох зодуулах гал гүйж ирээд байгаа юм чи. Зүгээр амьдралын ухаанаар харахад л юм байгаа шүү. Тэгэхээр миний хувьд бол одоо ер нь бол цаашдаа ч гэсэн битээр энэ ашигын төлөө одоо мөнгө санхүү гэж битээр хизээч боддгоо. Зөвхөн битээрийн одоо энэ 17-8 жилийн минь ажлын үр дүн битээрийн одоо энэ хоригдож цагдах хүртлээр зүтгэснээ маань үр дүнд хэдэн сайхан гэр бүл бий болчихосоо. Нийгэмдээ зөв байр суурь эзэлжээсэ. Хэдэн хүүхдүүд нь зөв боловсон хүмүүжлтэй болчихосоо. Тэгээ энэ бас төр зэсэг маань бас энэ эдгээр төрлийн хүмүүстээр нэгдсэн бодлоготой болчихосоо. Энэ хүмүүс рүү хандсан янз бүрийн одоо тэр хууль дүрмтэй болчихосоо. Энэний төлөө л явж байгаа битэр. Танай байгууллага одоо танаас гадна нэгчний хүн байна. Бас нэг тухайн харамслаар гарах үед нэг нийгмийн ажилтан гэдэг эмэгтэй нэр яригдчихсан шүү дээ, тийм ээ.
Ингэвлээ. Нийгмийн ажилтныг бас яасан, нийгмийн ажилтнтайгаа нийлсэн. Тий. Одоо тэр чинь ингээд нөгөө зохиомл хэрэг нь угаасаа илт байгаа штэ. Тэр халиун гэдэг эмэгтэй чи юу гэж мэдүүл удаа дараагийн мэдүүлгүүддээч тэр хэвлэл мэдээллээрч тэр бүх зүйлээр загдаах хоёр нийгмийн ажилтнтайгаа нийлээд намайг бүлэглэж хүчинцээ. Тэр бүр нэг нөхөн дотор нэг цаг минутанд 3 өдөр гаргаагүйгээр ээлжилж хүчинцэн гэ мэдүүлээд байгаа шүү дээ. Тэгтэл өнөөдөр нөгөө загдаа гэдэг хүнийг болохоор айгүй шуурхай авчиад хорж жагаад одоо ялаагууд хорцсон. Нөгөө хоёр хүн нь одоо ингэ байгаад шалгагдчихгүй байгаад идэг. Тэгээ тэр хоёр хүн болохоор бас зөндөө явсан. Би тэрийг шоронд байхад хүртэл явсан юм байлээ. Хүний ирэх мэрх ерөөс яваа газар байхгүй. Би тэрийг хүнд гэмт хэрэгт гүтгсэн. Би тэр үнэхээр ийм гэмт хэрэг хийсэн бол энийг тогтоолгоё. Хэрвээ тогтоож чадахгүй бол би тэрийн нэр төрийг сэргээж өгөөч. Бас тэр гэр бүлийн чи хүүхдүүд гэр бүлийн эрх зөрчиж штэ. Хүүхдүүд нь том болж өсвөр насны хүүхдүүд хичээл сургуульд явах дургүй болж байна те. Хүмүүс мэдчихээн. Тэгээ ингээд ийм байна. Би тэрийг ингээд шалгаачаа тогтоогооч. Одоо болтол ямар ч арга хэмжээ авдаггүй. За тэгээ энэ талаар би бас цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагаар бас лайв бичлэгийг би чадлахаа ч нэгээр явж байгаа. Ядаж энэ хоёр хүний шалгаад өгөөч. Та нар ингэж болдсон юм уу? Гэт инхээр одоо хэдэн сар сая нэг 2 сар гарan 2 сарын шугам өмнө манай Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга Очуудрах гэдэг хүн намайг хүлээж авч уулзсан. Битэртийн хэрэгтэй холбоотой 12 мөрдөгч нар оруулж ирж надтай уулзсан. Бас газар хэлцээний дарга нараа уулзсан. За тэгэхэд би тэр байцаагчаас асуусан. Одоо энэ хоёр хүний хэрэг гэхэд 2 жил боллоо. Одоо та нар шалгад дуусаагүй юу? Одоо энийг тийшээ болох болоогүй. Тэгээ яагаад загдаа гэдэг хүн ингээд шоронд байгаад итээ гэдэг талаар асуухад надад юу гэж байгаа вэ гэхээр тэр газрын дарга надад за та хэргийн дугаараа бичээ. Одоо бүр та энийг тэмдэглээд аваа. Одоо манай мөрдөгчүүл энэ дээр ажилласан байна. 21 оны 11 7 сарын 7-ны өдөр байвал да манай мөрдөгч энэ нотлогдохгүй байна. Энийг одоо хэрэгсэхгүй болгож хааж өгөөч гэдэг саналаа прокурор төрүүлсэн байна. Тэгтэл прокурор Отхон Жаргал гэдэг прокурор одоо даалгавар өчөө буцаасан байна. За ахаад тэрийг шалгаж агаад 2-3 сар шалгаад ахаад ерөөсөө юм тогтохдохгүй 11 сарын 17-ны өдөр байдаг лөө. Ингээ ахаа буцаадаг, ахаад хааж өгөөч гэд. Тэнгуут 3 зүйл дээр ахаад даалгавар өчөөд прокурор буцаасан байдаг. 22 оны 1 сарын хэдний өдөр байв ахаа буцаасан байдаг. Тэгээд саяхан бас нөгөө манай Баянзүрх дүүргийн мөрдөгч ирээд нөгөө 3 зүйл гэдэг нь одоо 3 янзын ямиг ахиж шалга гэсэн юм байна л да. Одоо жишээлбэл тэр хүчндүүлсэн гэдэг байгаа газрын тэр таг нь одоо гаргүй өрөөсөн гаргүй хүн тэрийг онгойлгох боломжтой юм уу боломжгүй юм уу. За тэнд одоо 3 хоног одоо хүн хүчндэх боломжтой боломжгүй энийг л тодруулах гэсэн юм байна. Тэгээд тэрийг эргэж ирж шалгаал зураг хөргийг аваад тэгэл явсан тэгэл ахаал байхгүй. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр би бас өмнө нь цагдаагийн Баянзүрх дүүргийн цагдаагийн гэлтсээр би бас лайв бичлэг хийгээд ингээ очиход бас ингээд гэлцийн дарга нь надад нөгөө тэрийн хэргийг хариуцж байгаа хүн лөө спикер дээр нь тавиад ярьсан. Тэгээ цагдаагийн энэ хүчингийн хэрэг та нар дээр байгаа мó гэсэн байгаа гэсэн. За тэгээ яагаад энэ хоёр нийгмийн ажилтныг шалгахгүй байгаа юм бэ гэсэн шалгасан гэж байгаа спикерээр ярьж байна надад. Тэгэхээр шалгасан гэдэг. Тэгээ одоо шалгаа яадаг гэхээр тогтохдохгүй амаа. Тэгээ тогтохдохгүй байна гэдэг хэргийг хаалгахаар ингээд прокурорт явуулахаар одоо загдаагаа гарчиж гэдэг. Энэ хоёр хүнийг одоо хэрэг нь хэрэгсэхгүй одоо тогтохдохгүй байна гэж хэрэгсэхгүй болохоор загдаа тэндээс гарчиж гэдэг юм гинэ. Тийм. Тэгэхээр одоо загдааг тэнд хорих сонирхол байна. Тийм учраас энэ хоёр хүнийг одоо шалгах дурггүй. Ийм юм тэр спикерээр ярьж байгаа. За тэгэхээр би тэр дараагаар асуулгаж байгаа. За тэгвэл загдаагаа яг ямар юугаар нотлогдоод орцсон гэж асуулгасан чинь загдаагаа ч гэсэн нотлогдоогүй шүү дээ. Тэр нэг олон зүйл ангитай гэдгээрээ л явцсан юм шиг үлээ гэж
ийм юм одоо цагдаа дээр хэрэгж байгаа хгүй. Тэгээ одоо энийг би лайв бичлэгээрээ ярьсан чинь нөгөө мө надад нөгөө спикерээр ярьж өгсөн мөнгө хэлцээний дарга дээр чинь дотоод хяналт шалгалт оруулаад одоо ингээд баллаад байгаа хгүй. Тэгээ би тэднийг гайхаад яагаад үнэн юм ярьсан хүнд нь яагаад арга хэмжээ аваад байгаа. Үнэн л ярьсан ш тэр хүн цагдаагийн байгууллага үнэн л ярьсан. Тэгтэл орон төсгүй худлаа мэдүүлэг аваад бүр зориудаар ингэсэн энэ хүмүүстэй яагаад таны ярьж байгаа бол хизээ болсон үйл одоо сая штэ одоо 22 оны 1 сард болсон юм. 2 сарын өмнө болсон. Тийм ээ. Тэгээд одоо сүүлд нь надад тэр нэг 10 хэдэн мөрдөгчтэй би уулзсан гэж ярьлаа шүү дээ. Тэрний нэг хэд хоногийн дараа над руу цагдаагаас залгаад та нэг ирээд тайлбар мэдүүлэг өгөөч гэсэн. Юун талаар гэсэн. Яа та нэг спикер дээр тавиа яриулсан гэд нөгөө хэлцээний даргаыг тэгсэн шүү дээ. Тэгсэн гэдгсэн чинь тэр талаар. Яасан гэсэн чинь тэр хэлцээний дарга дээр дотоод хяналт шалгалт оруулсан. Яа тэгэхээр надад одоо мэдээллийг дамжуулсан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагыг үний юм ярихаар ингэ тийм байна. Үний юм ярихаар чи яга үний юм ярьж байгаа гэж арга хэмжээ авдаг юм биш үү? Тэгтэл нөгөө мөрдөгчнөр нь яасан бэ гэхээр ор үндэсгүй худал мэдээлэл заримыг нь бүр дарамтлаж байгаад мэдүүлэг авсан байгаа. Тэгж яхад тэр хүмүүс дээрээс арга хэмжээ авдаггүй. Хуульж өрчөөд хууль сануулчаад одоо тэр халиун гэдэг эмэгтэй сандаг дөрж гэдэг хүмүүс чинь бүгдээрээ хууль сануулчаад хахад худлаа мэдүүлэг өгöd тахгүй ор үндэсгүй худлаа мэдүүлэг. Одоо ганцхан одоо тэр хүчингийн хэрэг биш шүү дээ. Одоо тэр халиуны өгсөн мэдүүлэг зэтүүлэг одоо тэр ханцран гээл нэг тэр нэг чагсаал цуглаа хийгээд идэх хүмүүс чинь юу гэж ярьдаг вэ гэхээр одоо миний нөхрийг баг 3 4 хүн амны хэрэгтэй мэдүүлэг өгсөн байдаг. Одоо манай яг арын хашааны нэг хөрш залуу байдаг. Тэр хүн одоо амьд байгаа. Тэгтэл тэрийг одоо бараг загдаа гэдэг хүн модоор цохоод тэрнээс бол нас орсон юм шигээр ингээд талигаач гэж жагаад бүр ингээд мэдүүлэг өгсөн. Нэг танихгүй хүнээс ингээд мэдүүлэг авцсан. За тэгээ одоо тэр халиун гэдэг мөчш надаас гадна дахиад нэг их чинь няраа хөөхд бас эмнэлгээс гарч ирээд тэгээд нөгөө няраа хөөхтийн биеийн муудадсэн чинь эмнэлэг явъя гэсэн чинь загдаа хамрагч хоёр явуулахгүй. Тэгээд нөгөө хүүхдийн биеийн муудад нэг эмэгтэй чи оргоод хүүхдээ аваад тэгээд эмнэлэг дээр очиод тэгээ хүүхд нь асуурсан няраа хөөхт. Тэгээд тэрийг нуун дарагдуулсан. За тэр зөв амьдрах ухаан төрөмс оолон гашаанд байдаг бүх эрүүл хүмүүст F71 гэдэг нөгөө сэтгцийн өвчнөө он шиг ийм чимлэгийн байгууллагатай хувилдаж тогтоолгоод тэр хүмүүсийнхаа тоогоор улсаас их хэмжээний мөнгө авдаг, завшдаг. Тэгээд тэр хүмүүс нь өөдөөс нь хэрэлдэж маргалтахаар одоо машинаа ард ачаал тэр шар хатны эмнэлэгт авчвал 30-аас дээш хоногоор хэвтүүлждэг. Тэгээд шүлсэн насгардаг тариа хийлгүүлд ийм юм тэр хавтас тэргээр дүүрэн ийм мэдүүлгүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо ингээ ял идлээ гараад ирсэн юм чинь за би ялаа идлээ гараад ирлээ. За одоо яг одоо тэр шүүхэн мундаг юм байна. Далдыг хард юм байна те. Одоо 2 эмэгтэй хүчинсэн гэж миний нөхрийг ялсан шүү дээ. Тэгтэл нэг эмэгтэй шүүх хурал дээр ороод би хүчндүүлээгүйгээ хэлж байгаа. Би ийм юм дээрээс орооцолтоогүй. Би энэ 2 хүнийг энэ шоронд байгаа харахаар надад үнэхээр хэцүү байна гэд бүр иг маггүй уйлаад ингээ яриад хахад нийслэлийн шүүх хэвээр нь баталдаг гинэ. Тэгээд одоо үнэхээр за тэгээ одоо тэр инхма гэдэг хүн бас явж байгаа байхгүй хат өндрөн ч гэсэн энэ инхма гэдэг энэ минь одоо бичиг үсэг мэдхгүй оюуны хөнгөн хомсдолтой ийм хүнийг одоо ашиглаж ингэж татаж оролцуулж ингэж ийна ийм юмд орооцолтойгүй гэ инхээр прокурорт ингээ гомдол гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр шүүх ингээ шийтсэн байна гэсэн юм хариу өгч байгаа. За тэр мөрийн одоо шүүхэн далдыг хард юм байна. Хүн хүчндүүлээгүү гэдэгт хүчинсэн байна гэдэг шүү дээ. Тэгээ одоо тэрийг орхичээ. Одоо ял авсан зүйл ангуудыг орхичээ. Ял аваагүй шүүх шийдээгүй. Одоо энэ манай арын хөрш хүн нас орсон гэдэг. Гэтэл энэ хүн чи одоо амьд явжээ. Энэ яагаад ийм орон зүйн юм мэдүүлэх өгсөн. Энийг шалгуулъя. Та тэр няраа хөхөд яагаад нас орсон? Тэрийг шалгуулъя. За тэр ханцран гэдэг хүн чинь өөрийн 2-оос 4 цагийн хооронд энэ хүмүүсийн мөнгийг би итэмээс чиж авдаг гэж байгаа байхгүй юу? Тэгж юу. За энийг шалгуул. Угаасаа 2020 оны 7 сарын 19-ний өдөр байдаг хаа Питерийн нөгөө шүүх хурлаас Гимбургийн шүүх хурлаас өмнө нөгөө урьдчилсан хилцүүлэг гэж юм явагддсан билээ шүү.
тэр урьдчилсан хилцүүлэг явагдахад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэн шүүгч Мөнх Тулга гэдэг шүүгч орсон битэрийн хуралд. За битэрийн хуралд орохдоо ерөөсөө ингээд 7-8 зүйл чагсаасан. Энэ хоёр хүний одоо ийм олон асуудлыг шийдэхгүйгээр энэ хоёр хүний одоо хэргийг шийдэх боломжгүй. Яг тэгэхээр энэ нэг заавал одоо тогтоох ёстой. Одоо жишээлбэл тэр 2-4 цагийн хооронд итэмээс энэ хүн очиж мөнгөнүүдийг авдаг гэж байна. Энэ юугаар нотлогч байгаа? Энийг нотлол. За тэр нэг баахан төрийн албан хаагч нар баахан гомдол мэдүүлсэн байна. Энэ яг гэмт хэргийн шинж агуулсан юм уу, агуулаагүй юм? Энийг тогтоо. За одоо энэ халиун инх маа нарыг гэр бүлийн одоо тэр зодсон нүдсэн гэдэг дээр нь болохоор гэр бүлийн хамаарлах итгэхэд үдгэж үзээд байна. Нөгөө гүчингийн хэрэг дээр болохоор гэр бүлийн бус байна. Энэ эдгээр чинь хоорондоо зөрөөд байна. Энэ яг ямар учиртай энийг тодорхой болгох. Уу ингээд зөндөө юм чагсаагаад өгсөн. Тэгээ энийг заавал энийг тогтоож иж энэ хоёр хүний асуудал шийднэ. Тэгсэн чинь тэрнээс нэг ч ажиллагаа явуулаагүй. Ганцхан ажиллагаа хийсэн нь миний нөхрөөс сэтгцэн эмнэлэгт үзүүлсэн. Дөөр ерөөсөө ажиллагаа явуулаагүй 2 сар гарсан цагдаа прокурор дээр битэрийн хэргийг дарж агаад 8 сард юун дээр Баянзүрх дүүргийн шүүхтэр оруулж ирээд нөгөө Мөнх Тулга гэдэг нөгөө хэрэг буцаасан шүүгч маань амарцсан хойгоор яг тэрийг тааруулж оруулж ирээд Чингис гэдэг шүүгчдэр хуваарлуулад тэгээд нөгөө Мөнх Тулга шүүгчдэр бид нар байсан шүү дээ. Тэрнээр шийдвүлэхээр амарч байгаа шүүгчдэр хэрэг хуваарлахгүй гэд тэгээд л одоо ингээ ял өгцөн юм байгаа. Тэгэхээр яг нөгөө энэ мөнгө төгрөг иддэг гэсэн ойлголтыг л өгөх гээд шүү дээ. Нийгэмдэр эсвэл зоддог, жанчдаг одоо яадаг чинь тий. Тэгтэл тэр нь ерөөсө батлагдаагүй, нотлогдоогүй. За тэр нэг халиун гэдэг эмэгтэйгийн сая 950 мянган төгрөг гэж гарсан. Тэгээ би тэрийг төлөхгүй гэсэн намайг хорихол идлээ гарч ирсний дараа шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүх дансыг минь битүүмжилж агаад авцсан. Тэгээ буцаага миний дансыг нээсэн мэлээ нэгсэндээ дээрэмтсэн би өгөө гэж өгөөгүй нэг юм л юм болсон. Тэгээ цаашдаа ч гэсэн би энэ хүмүүсийн мөнгө төгрөг надад нэг 188 мянган төгрөг байсан халамжийн мөнгө чинь ихэнх нь халамж авахгүй шүү дээ бичиг баримтгүй ийм чинь тийм юмд ховхон холбогдно. За нэг юм хөөцөлж байгаа тэрэндээ орлоо хэр 188 мянган төгрөг ихэнх нь аавна. Одоо ажил хөдөлмөр хийжсэн хүн манад бараг байхгүй. За одоо сая нэг ковидын хууль гэдэг нэг 100 мянгаар нэмэгдсэн баг. Тэгээ тэрний би одоо хідээр нь би энэ олон хүмүүсийг амьдруулах уу? Хэдэн төгрөг гарах уу? Тэр сард хүрэх юм уу? 188 мянган төгрөөр хүн амьдраад ах юм уу тий? Хүүхдээ 20 мянга байж байгаа сайхан нэг бас энэ ковидтэй холбоотой 100 боллоо шүү дээ. Тэгээ одоо нэг ийм л инээдэнтэй юм дээр л ингэж яригадаад идэг. Тэгээ битэр одоо битэр чинь хүн болгон дээрээ одоо тэр ханцран гэдэг авгаач тэр мэдүүлэг зүтгэлгэн дээрээ тэр хэвлэлийн хурал дээр ч ярьж байгаа. Одоо цагдаа амар сайхан гэдэг энэ хоёр хүн бол одоо улсаас сар болгон 100 сая төгрөг авдаг. Тэгэхээр жилд хэдэн төгрөг авдаг тодорхой ойлгомжтой. Тэг ингээл яриад идэг. Тэгээ одоо үнэхээр энэ тэнэл иргэдтэй ингэж их мөнгө хайдаг бол үнэхээр ажиллаад амар нь битэрээс өөр ч гэсэн олон төрлийн бас ажиллах бах мэдээж хэрэг ийм санхүү мөнгө сайтай байх юм бол хүн болгон хийх бах. Харамсалтай тийм биш. Тэгээ битэр бол маш ашиггүй ажил хийд. Би өнөөс өмнө бол хорихол авахын энэс өмнө би өөрийгөө их сайхан ажил хийдэг гэж боддог байсан. Миний нөхөр би ханаар аягүй бахархдаг. Яагаад энэ монгол хүмүүс одоо хүн тижээвэл толгой тусна, мал тижээвэл ам тусна гэж ярьдсан бол хүн туслах чинь сайхан шүү дээ. Энд чинь хүний амьдралд хувь нэмэр оруулна, хүний амьдралд өөдөн татна энэ чинь яагаад ийм яриа гарсан юм бол гэж боддог байсан байхгүй юу? Тэгтэл өнөөдөр үнэхээр хүмүүст битэр үнэхээр ашиггүй ажил хийж байгаагаа мэдсэн. Яагаад ингэ битэр ингээд өөрснөө маш зөв юм хийж байгаагаа мэдээд ингээд зүтгээд хахад яагаад ингэж буруутгадаг юм болоо гэж бодоод энэ юу юм бэ? Одоо жишээлбэл миний нөхөр битэрийн ард ямар нэгэн нам байхгүй шүү дээ. Ямар ч нам байхгүй. Ямар ч одоо том артал байхгүй тий ямар нэгэн улсын их хурлын гишүүн ч юм уу ямар нэгэн лобби битэрийн ард байхгүй учраас өнөөдөр битэр ингээл шоронд хийгээг үргийн хандлаа хоригдож сууж байгаа байхгүй. Тэгтэл
би тэгээ бодсон яагаад ийм шудраг ус нийгэм байт юм бол гэд. Тэгэхээр битээр айгүй ашиггүй ажил хийд юм байна. Энэ битээрийн туслаад байгаа хүмүүс ямар ч ашиггүй юм байна. Энд ч ашиггүй юм байна. Тэ мөнгө төгрөг одоо төрөнгө байхгүй энэ хүмүүс ч нэр алдар байхгүй. Тэ хин нэгэн хүнийг одоо өөдөө твшигт нэмэрүүлж чадахгүй энэ хүмүүс. Битээр ийм хүмүүстэй ажилладаг учраас ийм байд юм байна. Гэхдээ битээр маш үнцэнтэй ажил хийж байгааг мэдж байгаа. Тийм учраас одоо битээрийн өмнөс дуурдгүй юм байна. Түүнээс одоо энэ хүний эрхийн байгууллага одоо хуулийн одоо үгүй ажил одоо хуульч өмгөөлөгч хүмүүс одоо дуурмаар байгаа хгүй юу? Улаан цэм одоо хуульч өчгтэй одоо хүний эрхийн юм амар байхад ярмаар л байгаа. Гэтэл ерөөсөө ярихгүй. Тэгэхээр миний хувьд бол тэгж л бодож байгаа. Ер нь бол ард талгүй зарим хүмүүс бол зүгээр за яг та хоёр маш зөрөгтэй байсан. Гэхдээ алуулаагүй юм айл гэж байгаа. Ер нь бол аюултай. Ер нь нөгөө өтөрийн хүн суртал янз бүрийн юмыг бол ил шууд гаргадаг. Гэхдээ энээсээ битээр нэг хүмүүстэй шонзон болох гэдэг биш шүү дээ. Энэ хууль дүрм яг одоо хэнийг ч ялгуурлан гадуурхдгүй жигд үйлчлдэг байгаасаа энэ татвар төлөгчдийн мөнгөөр цалин бөнлөө аваад бидний өмнөөс одоо энэ биднийг удирдах сууж байгаа хүмүүс үнэхээр үнэн шудраг байгаасаа ядчил цалин мөнгө авахдаа өөрийнхөө ажлыг дүгнж чаддаг байгаасаа би өнөөдөр юу хийж бүтээсэн учраас би өнөөдөр цалин мөнгө аваад сууж байгаа үлээ тийм ээ. Энийгээ боддог байгаасаа гэдгийн төлөө битээр одоо юмны хажуугаар дугаан өнгөрч чаддгүй. Эннийхээ улмаас одоо гавчигдаж ингэж явж байгаа юм л хоёр хүн байна. Нэр хугарахаар ясуур гэж монголчууд ярьдаг. Одоо ингээд магадгүй яг уу та бүхэн өөрсдөө хис хэрэгт хоригдчлоо, ялаа идэлчлээ гэж бодож байгаа. Мэд хүмүүс нь мэднэ. Эсвэл бас нэрэл одоо энэ хүмүүс чинь Монголын шүү хүний шүүдэг. Үнэхээр хүчээ хийц учраас орцсон байгаа. Тийм ээ гэж бодож байгаа хүмүүс байна. Цаашаа та бүхний дурсагдах нэр алдар тийм ээ. Ер нь бас танд одоо ямар санагдав? Мэдээж ханийчлэн хүчингээ эргээр ингээд ял сонсох ч юм уу ийм явдал боллоо. Тэр хүн чинь бас үр хөвгттэй, олон сайхан үр хөвгттэй хүн байгаа. Үр хөвгтнээс тэр мэдээг сонсоод тааг байсан баг. Бас одоо нийт хандлага мас энэ хүмүүсийн сэтгэхүй хүчин хийсэн хүн гэдэг ярил ер нь харж байгаа. Ер нь бол нийгэмээс жоохон хавчигдаад танай түрүү хийсэнчлэн бид хоёроос өөр хүмүүст тэсхий аргагүй хүнд зүйлтэй очирлаа гэж ярьсан. Цаашд мэдээж амьдрал үргэлжлэнэ. Цаашд ер нь яах бол хэрхэх бол тийм миний хувьд миний нөхрийн одоо хийсэн гэдэг энэ муха хэрэг хүчингээ хэрэг миний тэр цагдаагийн хуулиас нь шаардах хүртэл худлаа. Тэр нөгөө 1 сарын 22-ны сарын 3-ны шилжигчэн энэ халиунч очиж өмнө дэгдээдэг байхгүй цаанаасаа зориултаа нөгөө хүүхдтэйгээ уулзсан гэсэн нэрээр шөнийн 12 цагт ирдээ. Тэгээ бид нар нөгөө цаанаас даалгавртайг бид нар мэдэхгүй байхгүй юу. Тэгээ миний хувьд зүгээр их хүн учраас одоо нөгөө 2-3 сар хүүхдээ хаяа явцсан шүү дээ. Тэгээ одоо хүүхдээ сансан байгаа. Дээрэс нь одоо амрагчаас өмнө нь гарцныхаа дараа бол надаар мессежээр үл зөндөө гуйжсан. Амрагч дүүгөө уушлаарай ингээ хэлэхгүй гарсан дуушлаарай. Охинтой минь хоёулангийн ингээд 2 жил ингээд тэжээсээс нь баярлж байгаа шүү. Та хоёроо заасан энэ зөв амьдралаар амьдрахыг хичээнэ дүүн. Битэрт бол байн харилцаатай байсан. Тэгээд тэр утгаараа би ирээд одоо надаас уучлалгүйн гэж бодсон ч ерөөс шууд хэрэлдээл өөдөөс бичлэг хийгээл. Тэгээд бидний харилцаа үүссэн. Тэгээд тэр шөнө чи одоо 18-9 цагт манай хашааг давж орж ирдэг байхгүй юу? Шөнө. Тэгээд бид нар чи мдээгүй. Тэгээд миний нөхөрч бүр хөл нүцгэн гардаг тэрийг ажиллах юм бол тэгээ хашаа давж орж ирэнгүүтээ нөгөө айлуудын ч үе таалгыг эвдлээд орцсон байхад нь миний нөхөр араас нь лайв хийж ордог байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг одоо юмны эзэн өмчийн эзэн хүн одоо юун цагдаа нар яах ч нэг чинь асууж болохгүй гинэ. Тэрэн дээр миний нөхөр цагдаагийн хуулисын шаардлага биелүүлээгүй гэж 1 жилийн хорихол өгч байгаа. Тэгээ энэ зүйлийг хэн мэдв? Энэ үнэн үү, үнэнгүй, үнэн биш үү?
би мэднэ. Би бүр нөхрөөсөө илүү баг би өөрөөс нь илүү би нөхрийгээ мэднэ. Миний өөр хүүхдүүд эцэг хийгийн тийм зүйл хийх үү хийхгүй миний өөр хүүхдүүд бүр ясмахандаа шингэтлээ ойлгоно. Тийм учраас миний хувьд надад л ерөөсөө хүн тусаагүй. Би бүр үнэхээр нөхрийгээ хайрлсан, ханиагаа үнэхээр ингээдлээ айж штэ миний хань эдий зэрэгтэй зөв амьдэрсэн биш штэ. Энэ олон хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл миний хань ажилласан байна. Тийм учраас би ханаараа үнэхээр бахархсан. Хизээч тийм зүйл болохгүй. Одоо миний нөхөр битэр чинь 20 жил архи дарсгүй одоо энэ байгууллагыг байгуулснаас хойш ямар ч баяр ёслоор бид нар ерөөсөө архитаар сэргэлдгүй, архи байтгаа пиавч сэргэлдгүй, архич уудгүй ийм хамт олон баггүй юу. Тэгэхээр миний хувьд энэ зүйлийг айл хэдий хөвшүүлсэн. Тэгэхэд одоо элбэг дээр жирэмхийлэгч байхдаа л архи биш сүү өргөж амьдрья гэж тэгж уриалж яхад л манайх айл хэдий архигүй хамт олон баяр ёслоор архи тийм хэрэгэлдэггүй. За одоо архитаар суудаг хүн бол одоо сатуу галзуудаа тийм хийцэн болов гэж бодмоор штэ. Тэгэхэд эрүүл ухаантай хүн ийм юм хийхгүй. Дээрэс нь 63 4 настай хүний одоо биеийн онцлог ямар байх вэ? Тэгээ би тэр 12 3 ач зээтэй хүн, би 4 сайхан охинтой хүн тийм ээ. Тэгэхэд би тэрийн одоо гол баримталж одоо үзэн яддаг зүйл бол гэр бүлээс гадуур харилцаа. Энэ завхаарл, энэ архиталт, энэ бузармоо зүйлийн эсрэг явдаг хүмүүс. Тэгэхэд ийм зүйлээр нь ингэж миний ханыг ингэсэн болохоор миний гэр бүлийн зүгээс одоо миний охтууд аавдаа одоо үнэхээр надаас илүү ямар сандаа одоо шүүхээс ял аваад би тэр нөгөө програм машинд ачигдсан полицгцэн машинд ачаа явд юм бэл. Тэгэхэд миний хүүхдүүд аав та бити бие муутгаарай гэж уг нь бол одоо ээж гэж хэлмээр байгаа шүү дээ тий. Тэгтэл аавыгаа нөгөө бие муутаг мэдчихээн дээрэс нь нөгөө бухимдаад ингэчин гээд тэгэхээр миний хүүхдүүд гэр бүлийнхэн зүгээс одоо ямар ч юу байхгүй. Үнэхээр бид нар үнэхээр бахархаж байгаа. Бүр одоо үнэхээр хүчин хэрэгцсэн, үнэхээр хийцэн бол би гудамжаар ямааргүй штэ. Тийм биз дээ. Намайг ч одоо харс үтсэн хүн бол айгуул чулууны үлгэн штэ тий. Би бүр үнэхээр би өстө толгой дээгүүр явдаг. Яг тэгэхээр би хийгээгүй юу хийсэн хийгээгүй би тэр маш сайн мэдж байгаа. Тийм учраас үнэхээр одоо юунасаа ингэтлээ хайсан би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Тэгээ хоёр одоо настай хүнээр одоо яах гэж ингэж тоглоод байгаа би ерөөсөй ойлгохгүй. Тэгээ үнэхээр шудраг юм бол одоо шалгаа тогтоогоо өгчмөр байгаа. Миний одоо хүсэлтийг аваад тий. Одоо би ийм юм шалгуулъя. За одоо тэр шүүх 4 зүйл ангаар ял өччээ. Энийг орхичих болий. Харин энэ тогтоогоогүй, шүүх тогтоогоогүй ингэж мэдүүлсэн мэт энэ чинь. За энийг шалгуулъя гэхээр шалгаж өгдөггүй нэг ийм хэцүү асуудалтай байгаад идэг. За нэгдүгээрт, хоёрдугаарт миний нөхрийн зүгээр л нэг жоохон ганцхан секундын л одоо хүчнтэй холбоотой бичлэг байсан л бол одоо эдгээр зүгээр бидний амьдрал үнэн тоглож байгаа. Байнгын гаргаж тавиал ингээл дийлгээл ингэх байхгүй. Гэтэл өнөөдөр гаргаж тавих юм юу ч байхгүй. Тийм учраас өнөөдөр бүр ингээ хатсан шалганд орцсон. Тэгээ ямар санд тэр цагдаагийн хүн ярьж штэ. Одоо прокурорч яаж чадахгүй, бид нар ч яаж чадахгүй. Тэгээ энэ хоёр нийгмийн ажлын одоо ингээд хэрэгсэхгүй болохоор цагдаагаан тэнтэйсэн гэж гээд. Тэр хоёр нийгмийн ажилтнууд хаана байна? Одоо байгаа. Хоёулаа ажиллаа хийж гин. Бас л тэд нар бас ядарсан л ирчүүд штэ. Бас нэг характарсныхаа асуудлыг шийдчих гээл. Хинээс ч энэ миний төрөмсөө олоод амьдарч байгаа хүмүүс нэгэн ч хинт саад болоогүй, хинт ч гай болоогүй, хинээс ч хоногийн хоол гуйгаагүй. Ингээл халуун амбулаар амьдарч исэн хүмүүсийг өнөөдөр бүр ямар муухай болгов те. Тэгээ өнөөдөр хин хариуцлага хүлээж, өнөөдөр хин ч хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр ээж нь гудамжны тараншины архичин болцсон. Хүүхдүүд нь асрамжийн төвөөс ингээл удаадараа оргоолгүйгээл ингэж гүйж явж явах хугацаанд хүүхэд эрсдэлд өртүүл яах вэ? Амь насны эрсдүүл яах вэ? Тэгэхэд тэрний өмнө хэн хариуцлага хүлээх вэ? Тэгээ одоо бүр ямар шаарч шийдэж чадахгүй. Тэгээ би хэлж байгаа нь та нар юм болгосон. Та нарын үр дүн энэ хоёр хүүхэд чинь ээжтэйгээ энэ чинь 5 хантай гэр бариад өгсөн. Бид нар ямар сайхан амьдарч ирснийг та нар авч явсан мэт. Тэгээд та нарын хийсэн үр дүн нөө мэрэгжлийн байгууллага хаана вэ? Нөө мэрэгжлийн хүмүүс хаана вэ? Одоо цагдаа амраа хоёр үнэхээр буруу байсан бол энэ хүмүүс яагаад ийм байгаа. Тэг өнөөдөр одоо энийг 10 настай хүүхдийн одоо суур хүмүүжил бүр байхгүй болно шүү дээ. Нэг асрамжийн төвд дуртааш дургуйж авчаал хордог та нар
Хүүхдийн дур сонирхол ерөөсөө асуудаггүй. За тэгэл тэнцэн 3-4 сар болж байгаа л оргодог. Ахаал өөр газар авчил ахаал 3-4 сар танихгүй орчин. Ахаал нэг 2-3 сар хоригдж байгаа л ахаал оргодог. Үгүй энэ одоо юу болоод байгаа? Энэ одоо эрхийг хамгаалаад байгаа. Яг мэрэгжлийн зүгээс та нар юу ийгээд байгаа? Тэгээд одоо төрийн байгууллагатай ийм шатандаа явж байгаа. Сүүлийн үед бол Баянзүрх дүүрэг бол арай өөр дүүрэг болсон байна лээ. Битээр бол одоо энэ дүүрэгт ч 16-7 жил амьдарч байгаа. Ер нь бол төрийн үйлчлэгийг ер нь авч үзээгүй хүмүүс. Тэгээ энэ жил намайг одоо тэр яллаас гарч ирснээр дараа Баянзүрх дүүргийн засаг дарга маргач ерөөс бүгд шинжлэгдсэн байсан. Тэгээ ер нь бол одоо төрийн зарим нэг байгууллагууд ойлгож эхэлж байгаа. Ер нь бол асрамж халамжийн төв гэдэг бол хүүхдэд одоо маш ийлгүй. Одоо гэр бүлийг нь хаанч гүйцэхгүй байхгүй юу? Хэдий ядууч байсан, таран шинийч байсан, одоо ямар ч байсан, архичинч байсан өөр хүүхдүүд нь эцэг шиг сайхан юм байхгүй шүү дээ. Одоо та бүхний үйл ажиллагааг үргэлжлүүлээд гэх юм уу те? Өөр хүүхдээ салгахгүйгээр эцэг ихтэй хамт ингээ хамттан тусгаарлахгүйгээр байлгаад ажиллах, хөдөлмөрлөх боломжийг олгоод тий, ингээ явчих газар ер нь байна уу? Тий, одоо би сүүлийн үед Баянзүрх дүүргийнхаа дүүрэгтэй одоо яриа хэлцээр одоо тэр зүйл дээр санал нэгдэж байгаа. Нийгмийн бодлого хөгжлийн даргатайгаа Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Баянзүрх дүүрэг чинь тэр чигээрээ нөгөө багаараа манай дээр ирсэн. За Баянзүрх дүүргийн хүүхд гэр бүл хөгжлийн хэлтэс байна. Ер нь бол одоо тимээ амар сайхангаа одоо энэ яриад байгаа гэр бүлд нь иргэн нэгтгэх, гэр бүлд нь хүүхдийг нийгэмшүүлэх, гэр бүлээр нь одоо нийгэмшүүлэх тий эцэг эхийн асрамж халамжинд нь хүүхдийг байлгах бол үнэхээр одоо зөв арга барил гэдгийг бол ойлгоцсон. Тэгээд ямар ч байсан нэлээд нааштай явж байгаа гэж би ойлгож байгаа. Ер нь бол бусад албан хаагчид, бусад төрийн байгууллага утгах юм бол их юутай мэдрэмжтэй хандж байгаа. Таны хувьд сандар болж байна. Таны ижил чинь бас сандар болж байна. За магадгүй гарахгүй юм биш. Гараад л ирэн тийм ээ. Та хоёр цаашдаа ч гэсэн зөв амьдрах төрийн бус байгууллага удирцаар байх уу? Удирцаар байна. Битээр энэ зүгээр битээр нэг сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн юм биш байхгүй юу? За хинч бүтээрийг нэг алавдаагүй энэ төрийн байгууллагыг ажиллавал одоо энэ орон гэргүй траншны иргэдэд тусал гэж хинч алавдаагүй. Гэхдээ битээр сайн дураараа хийсэн. Энэ зүгээр ямар нэгэн тохиолдлоор эхлэегүй. Тийм учраас хүн ямар ч зүйлийг аюул сайхан эхлүүлж болно. Харин дуусгах нь хамгийн чухал. Зүгээр замаасаа ямар нэгэн байдлаар шантраал, ухраал тий одоо гомдоол, цөхрөөл ингэх юм бол энэ ялалт биш байхгүй юу? Би гараагаа маш сайн хэлсэн. Гэхдээ би бариагаа маш сайн дуусгамаар байна. Би тэр энэ амьдралын замыг маш сайн төгсгмөр байна. Тийм учраас би тэр энэ зүйлийг хийсээр байна. Би хамгийн сайнаар хийн. Улам илүү сайн хийн. Тэгэхээр энэ бол битэрт одоо нэг хорих, цагдагдах энэ зүйл бол нэг битэрийг зогсоох тийм юмд бол хүрэхгүй. Зүгээр зарим нэг одоо зохион байгуулалтаар битэрийг энэ хорьсон хүмүүс бол ерөнхийдөө тийм тактик бодсон юм шиг байлээ. Энэ хоёр хүнийг одоо ер нь бол ингээд ирэхээр одоо хинч биш болно. Тэгэл одоо энэ төрлийн хүмүүсээс болж л битэр шороо оронд орлоо. Бурхан минь одоо болж үзье гэж л бодно гэж бодсон байх. Хэн байгаа гэж та бодож байна? За энэ зүйлийн үед аягүй тодорхой шүү дээ. Нөгөө хүний эрхийн бямд орж байгаа. Хүний эрхийн бямд орж байгаа байна. За нямд орж байгаа байна тий. За тэгээд одоо төрийн зарим нэгэн анхан болоод дундчтны хүмүүс байгаа. Одоо жишээлбэл нийслэлийн гэр бүлийн хүүхд залуучуудын газрын үүрэг гүйцэтгэгч, даргын үүргийг гүйцэтгэгч мандуул гэж хүн байгаа. Орта судлаа мэдүүлэг өгсөн байдаг. За агентлаг гэд байгаа штэ бас хүүхд хөгжлийн газрын тэрний мэрэгчлэн Азаа гэж эмэгтэй өнөөдөр хэвлэлд ярьслага өгтөө загдагуун дээр байсан хүүхдүүд гарын сайртай байсан гэд яриа сууж идэг штэ. За энэ хүн байна. За Баянзүрх дүүргийн хүүхд гэр бүл хөгжлийн хэлтсэн одоо хит хитэн хүмүүс байна. Тэгээ энэ төрлийн хүмүүс л одоо нийлж байгаа л одоо ийм юм хийсэн хүмүүс байгаа. За тэрэн дээр нь мэдээж цагдаа тоглолт хийсэн.
энэ хүмүүсийг ашигласан ийм л юм болсон. Тэгэхээр битээр бол энэ ажлыг хизээч зогсоохгүй. Битээр одоо тэгээл нэг шоронд хоригдчихлаа болий гэдэг тийм хүмүүс бид нар биш байхгүй. Тийм учраас битээр хүн амьдралыг ч гэсэн эхлүүлэхдээ би энэ амьдралыг хамгийн сайхнаараа энэ дуусгана гэсэн одоо үзэл баримталтай эхэлдэг үстэй тийм ээ. За тэгж яхад битээр амьдралаа битээр маш сайхан эхлүүлсэн. Битээрийн амьдрал маш сайхан дуусна. Энэ бол битээр хамгийн эцсийн замаа дуусах хүртэл хамгийн сайнаараа амьдрна. Энэ ажлыг битээр хамгийн сайнаараа эхлүүлсэн. Битээр хамгийн сайнаараа дуусгана. Хизээч битээр нэг шоронд хэдэн сар хоригдлоо, хэдэн жил хоригдлоо, одоо болиё гэж 75-аар буудаг тийм хэмжээний одоо тийм хүмүүс биш байхгүй юу? Битээр хизээч буруу юм хийгээгүй, хизээч хуйлж өрчөөгүй. Тийм битээрийн одоо энэ хэрэгт орсноос болж хэн хохирцсон өнөөдөр хохирсон хүн хэн байгаа? Битээр хэнийг ч хөлгөө гаргаагүй болгоогүй, хэнийг ч эрхийг зөрчөөгүй. Одоо хохирогч гэдэг бүх хүмүүсийг одоо шүүх шинжилгээнд үзүүлсэн байдаг. Нэг ч хүнээс бэртэл гэмтэл илэрдэггүй. Хэнийг ч битээр хохироогоогүй, улсыг битээр хохироогоогүй, юу ч битээр хэн ч хохироогүй битээрээс болж. Тийм учраас битээр энэ ажлыг одоо тэгээл амархан нэг хүний санаагаар болоо зогсчдөг юм байхгүй. Тэгэхээр битээрт бас олон хүмүүс итгэж найдаж байгаа. Олон ядарсан зүдэрсэн аргаа барсан иргэд битээр дээр ирж байгаа. Битээр тэр хүмүүст хамгийн сайнаараа тусалсаарч байгаа. Ийм л байна. За тэгэхээр үзэгчтэй бидний ярилцлага өндөрлөх гэж байна. За тэгэхээр бид Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагчтай нэг амар сайхантай ярилцлаа. Тэгэхээр ярилцлагын төгсгөлд тийм ээ үзэгч хүмүүндээ хандаж матгүй ханичлалтай хандаж нэг бичлэг архив болоод үлдэнэ. Та юу хэлхийг хүсэж байна? За би бол хандаа бол одоо 7 хоног болгоочдөг. Тэр болгондоо би урамшуулдаг нөхрөөгөө миний ханыг Монголын ард түмэн ойлгож байгаа. Хоёулаа энэ зүйлийг маш эрүүл байж давна шүү. Ер нь зарим нэг хүмүүс бол яг хуу тэг тооцсон байж магадгүй те энэ нас өндөр би муутай тэгээ шоронгаа идаахгүй тэнцэнэ чат хийнэ гэж бодсон байж магадгүй. Тэрийг хоёулаа тэр хүслээр юус болж болохгүй. Тэгэхээр миний хань эрүүл байх хэвээр тийм учраас өөрийнхөө биеийг аюул сан бодох хэрэгтэй гэдгийг бол би хэлдэг. Одоо Монголын нийгэмд бол өнөөдөр миний одоо туулсан одоо энэ амьдралаас ингээд харахад одоо асуудал бэрхшээлээс харахад би тэр шорон гэдэг юмд нь орж үзлээ. За тэнд бас ямар байдаг вэ гэхээр энэ шорон чи ер нь ядуу хүмүүс зориулсан юм билээ шүү дээ. Баячууд хизээч ордгоо, эрх мэдэлтэй хүмүүс хизээч ордгоо. Одоо эрх мэдэлтэй хүмүүс ороод байгаа ёстой. Уг нь буруу байна гээл тагнуул баривчлаа л тест амар баривчлага болоод хориол тэдэн тэрбумыг идэж гинэ те. Газар дээр бүр ажлынхаа өрөөн дээр нэгжлэг хийсэн чинь тэдэн мянган доллар тэдэн тэрбум төгрөг гарчаа гэл ингээл эн чин баримтаар нотлогдоод байгаа хөө битэрийг бодвол те. Тэгтэл тэд нар чи ямар нэгэн аргаар яаж мэдгүй тэгээ гараа өвчт юм блэ. Ямар нэгэн л одоо тэр гарц гаргалгаа байна тэрэнд. Тэгэл ямар нэгэн байдлаар гарчдаг. Тэгтэл уг нь бол одоо ядуу хүмүүс ч гэсэн уг нь энэ гарц гаргалгаа баймаар лээ. Өмгөөлөгч нар нь ингээл яваал энэ тий. Тэгсэр ямар ч гарц гаргалгаа байхгүй. Тэгээ ингийн иргэд бол ямар ч гарцгүй. Одоо энэ эрх мэдэлтэй ийм хүмүүс би тэг бүр гайхаад идэх байхгүй. Яагаад эднэр яагаад гараад идэв? Бид нар бол ингээл гарах гал бүхэл арга самаа хийж байгаа шүү дээ. Энийгээш нотлуулъя, тэрийгээш нотлуулъя. Би энийг юусоо хийгээгүй тийм учраас энийг ингээ баримтаар гаргаж өгье гэл. Тэгээд хахад бид нар юус болдгоо. Тэгсэр нэ амар ирхэм. За энэ ч одоо өнгөрсөө яана улаан цам одоо өрөөнөөс нь ийм мөнгө баригдчихлаа тий. Одоо гэрээс нь ийм мөнгө баригд. Одоо ч баларна гэл. Тэгэхээр нэг сар харагдал гарчдаг. Тэгэхээр энэ Монголд тэгэл одоо битэрийн энэ юм хэргийг чинь зарим нэг тэр нь айгүй цөөхөн заяа. Одоо нэг миний
би нэг лайв хийхэд 2000 гаруй маран хүн шууд үздэг байхгүй. За тэгэл одоо 70,000 100,000 ингээл айгүй өндөр хандлттай шүү дээ. За тэгэхэд тэрнээс нэг 4-5 хүн л нэг муу юм бичих жишээний тий одоо шүүх одоо шийдсэн юм чинь бараг л одоо хийсэн болоо шүүх хийсэн байлгүй дээ гэсэн юм бичдэг байхгүй хүмүүс. Тэгтэл өнөөдөр манай шүүх ямар шудраг үлээ ямар байгаа вүлээ хүн болгон харж байгаа шүү дээ. Тэгтэл үнэхээр энэ хуулийн байгууллага энэ өөрчлөгдөх шаардлагатай юм билээ. Зүгээр энэ хууль бол одоо цагдаа, прокурор, шүүхийн байгууллага бол зүгээр л нэмээ ядуудаар иргэдийн л тэл зориулсан. Одоо тэр шоронд би 8 сар гарсан болоход тэнд баян хүн ерөөсөй байхгүй шүү дээ. Дандаа хэцүү амьдралтай, ямар ч эргэл тойролтгүй те ихэнх нь ийм л хүмүүс байдаг. Тэднэрт маш хатуу байдаг. Одоо нэг 40 сая хүнд 8 жилийн харахад хүчэн байх жишээний тий. За тэгэхэд одоо хэдэн тэрбумаар нь авцсан хүмүүс 4 жил, 3 жил. За тэгжсэн нь дээдчнийхээ шүүхрэн хандахаар нөгөөт нь бүр байхгүй болчдөг. Тэгэхээр тэр томчууд тэр ашиглаад байгаа хэрэглээд байгаа тэр гарц гаргалгаа яагаад ингийн иргэдэж байж болтгүй байж болмоор байгаа хгүй гэн харин ч одоо энгийн намхан ард иргэдэд чи амьдрал хүнд байгаа штэ орлого ямар юм байвал ажил төрлөөр яаж хангаж байгаа вэ те мэдлэг боловсрал нь ямар байгаа вэ тэгэхэд харин ч одоо тэр ядуу иргэд дээрээ бас нэг арай жоохон үнэхээр л тэр хууль бас инэрэнгүй юм бол ийм хүмүүстэй ингээд хармаар байгаа хгүй. Тэгтэл ингээд ямар ч хэрэг хийсэн, яаж улсыг охироосон, яаж тэрмээр нийтдсэн байсан те. Тэгэл одоо энэ хөгжлийн банк гээл энэ одоо би одоо энэ юмд холбогдсоос хойш одоо ийм төрлийн юм аюу сонирхож байгаа хгүй. Тэгэл ингээд улаан цамил амар ингээд баримт гаргаад ингэжсэн элэг суугцаан дараа байхгүй нөгөөдг нь тэгсэн чил яасан 40 сая төгрөг торгуулах гарцсан гинэ тэгсэн гинэ үгүй тэг яагаад тэр номхон энэ муу ядарсан иргэдэд тийм байж болохгүй цаана хэдэн үр хүүхэд нь хоногийн хоолгүй шоронд байгаа эцэгхээ хүлээгээ байж штэ тэр чинь их амар нийгэмд хор аюул нь гайгүй байгаа юм бол яагаад тэр хүмүүстээс тэр хуулийн инэрэнгүү тэр нэг жоохон зөөлөн бууж болтгүй юм болоо гэдэг дээр би айгүйх гайхдаг байхгүй тэгээ би одоо хөгжлийн банк гэл хүн болгол ярьж штэ тий. Тэгэхээр би энэ Монголд баян хүн байхгүй юм штэ. Ерөөсөө дандаа л энэ нөгөө одоо энэ иргэдэд очих хэвээр нөгөө зээл мэйл тий. Тэр бүх юм чи аваа хэрэгэлцэн энэ улсыг чинь бүр зараа идсэн. Дандаа л өрний зээлний л юм баян хүмүүс байд юм шүү. Харин жинхэнэ баян хүмүүс ч бид нар юм шүү тий. Ямар ч одоо улсад зээл байхгүй, үр байхгүй тий. Би ч одоо гар утсандаа зээл авах сурталаа байдаг ийм л хүн штэ. Тэгэхэд номхон ард иргэдэн зүгээр энгийн иргэдэн ийм ухамсартай ийм төлөвссөн байхад нөгөө нэг биднийг удирдах байгаа гэдэг энэ улс орныг толгойлоод байгаа гэдэг хүмүүс чинь яг юугаар хүмүүсээ удирдах байгаа юм болоо гэдэг дээр гайхаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр хүмүүцэгчтэй хүний эрхийн дуу хоолой iOS-ийн сайт иргэний эндэр буланд зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын тэргүүн үүсгэн байгуулагчдын нэг амар сайхан оролцлоо баярлалаа. Audio Jungle